Буур жамин. Буур хэмээх жамгийн аварга Цаанаян хан Далай Чанхур вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт 1899 онд төрсөн байна. Нацаг гуайх хэдэн сарлагтай цөөн хөдөн хонтой айл байжээ. Нацаг 12 настай жамийн хүүгээ сайн лам болгохоор шийдэж Алтаадын багшаар адис тавиулж тариатын хүрээнд Дондуу Гачлангийн шав болгосон байна. Яг энэ үед бүхэд дуртай Цаанаян хан Цэрэн Содном нутгийн бүх чүүлийн нэр төрийг өргөх зорилгоор тариатын хүрээн дээр жаахан дамби буюу улам баярлах аваргаар бүхийн багш болгож мянган банднараас ердөө 25-ыг сонгож шашны ном үсгийн зэрэгцээ бүхийн их заадаг сургууль байгуулж модон дугуйн барьж өгсөн байна. 3 жил тасралтгүй хичээлсний дүнд энэ бисрэг сургуулиас олон алдар цолтнууд төрөн гарсны нэг нь жамин болжээ. Хуучин Далай Чанхур вангийн үйзэн тайж одоогийн Архангай аймгийн Тариат сум Баян Жаргалантын хийдийн нэгэн наадамд хизээнээс бүхтэй гэгдэх тэр хошууны бөхчүүл цугларчээ. Энэ наадамд ногтоо ганцгалан ирсэн нэг ир эцгийнхээ зодгийг бүслээд сууж байж нацаг зааны баг хүүгийн хүзүүг атгаж үзээд дув дуугүй явчихлаа. Наадамж эхэллээ. Жаминг зодоглоод гарч ирэхийг харсан хүмүүс нацаг зааны хүү мөн ч өнгөтэй харагдаж байх ч нэ. Заан өөрөө миний энэ шулга бурын зулай битүү гарсан юм. Сайн бүх болох нэ гэдэг байсан юм гэлцэн. Жамингийн барилдгийг харж суугаа Далай вангийн жаал дамби химээх аварга нацгийн хүү гიშгэдлээ олоогүй байсан хүн одоо хөлийн солбоо гарчхаж сайн барилдандаа гих зураа жамин хөлөө мэдэж гიშгээрээ цээжээ доор гэж хашгирахад аваргын малгай дээрх нүдтэй шар отгонд сагсалзан чичирч байваа. Ингээд түүнийг бүх болгосон анхны багш нь нэг нутгийн дамби аварга болсон. Босоо гэж нутаг усандаа нэрд гарсан дамби аварга тооройтын өндөр нацаг зааны хүү жамин л бүх болох хүүхэд хэмээн ихэд тоон үүнээс хойш барилдах арга ухаан мих зааж Далай Чанхур вангийн хошуунд бүхийн сургууль төвлөрөхөд тэд дагуулж очиж бүхийн эрдэмт хичээнгүйлэн сургасан байна. Тэр улаастай амбны наадам төрүүлж отго жинсээр шагнуулж явжээ. Үнэхээр ч жамийн гიშгэдлээ бол тэр наадам төрүүлв. Унган дэлтэйгээ зээр даг гол асрын өмнө авчирч төрөв бүхийн байд өнгөхөд жамийн унаан морныхоо хазаарыг мултлан аваад очиж явахдаа эр хүнд унаа хэрэгтэй шүү хэмээн эцгийн хэлсэн үг санаанд орон ихэд баярлжээ. Тэгтэл багын бошиг самбуу гихч төрөв бүхтэй бараг зэрэгцэн очоод жамин танай төлөх албаны өрөнд энэ даагыг авъя. Албаны юмд адарч болдоггүй юм хөө өг гэхэд жамингийн дотор пал хийж бошиггүй би өөр дааг өгье гэхэд тэнгэрийн доор төрж төрийн доор захирагдсанаа мэдэж явгээд бошиг даагны цулбуураас татаж улаалтахад нутгийн нэг өвгөн жамин өгөө өг гэлээ. 19 настай хүү анхныхаа байг богдын төрийн бошгонд ийхүү булаалгаад урамгүйхэн харжээ. Наадам төрүүлээд гэртээ харахад ах нь чи дааг бошгод алдлаа гэлв. Бүх хүн тэр зэргийн юм тоодоггүй юм. Хүнээс эд хөрөнгө булаана гэхээс ир чадал эрдэм новыг булаахгүй. Гэрээ төрсөн уул овооны наадам хийсч явхаа болж хошуу дамжин барилд ах нь морь барьж өгье гэжээ. Ингээд зэрэгэлдээ хошууны ширээд гигээний даншигт нутгийн хэдэн бүхтэй очиж барилдан улмаар ширээдийн лундаа заантай үлдэж хашир заанд ойччихоод буцаж явахдаа би шонхор цолтой болсон гэж ахтаа ушуухан хэлэх юмсан гэж сэтгэл нь яарч. Тэр цагаас хойш хэдэн жилийн дараа ардын засгийг байгуулж бошхийг халан байх зур цэцэрлэг мандлуулын аймгийн наадамд очиж барилдав. Аймгийн сайжруулалтаа хүч үзэн гэдэг яггүй гэлээж ширээдийн даншигт барилдахдаа ойцсон лундаа заантайгаа үзүүртүүлдэн хашир зааныг харуулж дайраа төрүүлвэ. Тэгтэл улсын наадамд морилон ирж барилдана уу гэсэн ардын засгийн урилгыг анх авч энэ удаа ах нь биш төр засаг унаа хайрлав. Луугүний Вандан заан, ширээдийн шавийн лундаа заан, Далай вангийн Төмөрбаатар арслан гихчлэн хэдэн бүхтэй нийслэлдэржээ. Бүхийн оноочид дээр очиж цэцэрлэг мандлуулын аймгийн нацгийн жамин гэж бичээрэй гэтэл цолтой юу гэлээ. Ардын засгийн аймгийн заан урдын төрийн шонхор гэвэл цолгүй гэсэн нь аманд очино гэсэн үг гэв. Нэгийн даваа эхэлтэл Луугүний Вандан заан, Дүүрэгч вангийн Босоо шагдар, Сэцэн ханы Босоо самдан, Арвай хээрийн Мэтэн аюургээд уул цохио шиг лутлут бөхчүүл гараад ам өгтуулаа шүргээд л өнгөрлөө. Жаминтай нэгийн даваан таарсан Шарв заан гэгч сарлагын бух шиг сүр бараатай хүн байхыг хараад боорцогны амд үзэхгүй л буцах бололтой гэж бодсноо юу ч болсон дайраад үздэг хэрэг гээд ухс хийлээ. Нэг давлаа. Хоёрын даваанд харцаг дэндвтэй барилдахдаа энүүнд сээрэн дунгуй хийгээд үзье гэж бодоод ухс гэж 2 давлаа, 3 давлаа. 4-ийн даваанд малга бүргэд химээх Баточир арслан амлан авсан гэдгийг сонсоод за одоо даваа дуусчээ гэж бодож ингээд гарч очиход нэг дөрвөлжин хүрэн хар хүн ёстой бүргэд шиг шүүрчих гээд байхын тэр хоошин дайраад унахааргүй харагдана. Ухс хийгээд ороод ирэхэд нь сугдаа тонгорчож Баточир арслан хайснаас хойш бөхчүүл ирээд
залуу дүү аль хошуу вэ? Чи ер нь сайхан бэрэлдэж байна шүү гэлцэн 10 өрөөр нь тойрч шинжих болжээ. Ингээд дараагийн даваануудад 10 хэрийн Мэтэн аюур арслан нарыг хаясаар Вандан зан, босоо шагдар, босоо самдан халахын 3 босоотой дөрвүүл үлджээ. Засуул дээр гарч ирээ зогсож байгаа 3 бүхийг харж байхдаа босоо шагдар шиг сайхан бүх байдаг болов уу? Аттан тэмээ шиг гэж бодож байж. Урд газрын Альшаа хот хүртэл жин тээж явхдаа гүүрний ванз цөм гიშгээд хойд 2 хөлн орчихсон их гарын 300 жин буюу 200 кг ачаатай тайлаг буурын бөхснөөс хов хөргөж гаргаад буур гэдэг нэр авснаа бодоод босоо шагдар бууран тайлаг хоёрын аль нь хүнд бол юу ч гэсэн үзээд алддаг хэрэггээд шагдрыг тасгидрэг нь дахимдаад дайрчихжээ. Тэр том бүхийг унгана гэж итгээгүй байсан юм болов уу? Чи юм да гэж дотроо бодоод хайсан бөхөө сугдан босгон олон шороодож үзээгүй торгон зодгийг нь гүвж өгөөд тахимаа авчээ. Дараа нь самдантай үзүүр түрүү булаалтахаар гарч байхдаа 2 босоог нэг дор унгааж чадахгүй байхдаа гэж бодсоор гарч унчаад ирэхэд нь шагдрыг унгачаад сэтгэл чинь ханчих уу гэж нөхтөн зэмлэхэд халахын 2 босоотой нэг дор гар зөрүүлнэ гэж бодоогүй явлаа гэж өгүүлсэн гэдэг. Энэ үед л Буур Жамин гэдэг нэр газраас ирсэн наадамжин олны чихэнд шингэж тэдэнтэй хамт улс даяар төгсөн гэдэг. Ийхүү Буур Жамин улсын наадамд анх хожиж зодоглоод үзүүрлэн улсын арслан золтой болоод ирснийхээ хойдон жил багын найз асар их тэнхээ чадалтай Төмөрбаатарыгаа дагуулan улсын наадамд явъя гэхэд цаатахынх нь нээж хараал хүрчих байлгүй дээ гэж цааргалжээ. Жамин тэгэхэд нь бяртай хүн болгонд хараал хүрдэг бол Нодингийн наадамд үзүүрлсэн би зүгээр л байна гэхэд за тэгвэл дагуулад явдаа гэж. Багын найзууд барилцаар хоёул үзүүр түрүүн шалгарч үлдэхэд Төмөрбаатар нь би одоо болсон чи төрүүл гэжээ. Яаж байгаа юм бэ? Хоёулаа үнэн хүчээ үзье. Жамингаа хэлэхэд Төмөрбаатар ээж намайг битгий төрүүл гэж хэлсэн шүү дээ хэмээн хариулсан гэдэг. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.